Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүгдийн маань ажлаас амжилтаар дүүрэн байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. Та өдөр тутмынхаа амьдралд дургүй байна уу? Та өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулж байна. Тэгэхээр өнөөдөр би өдөр тутмынхаа амьдралд яаж дуртай болох вэ гэдэг 5 зөвлөмжийг оруулж байна. Зөвлөмж номер 1: ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүстэй холбогдож найз нөхөд болох. Ингэж чадвал өдөр тутмынхаа амьдралд сэтгэл хангалуун болж өөрийгөө амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь орчин тойронд хүрээлж байгаа үерхэж, нөхөрлж, ойр шадар яваа бүхэн аж амьдралд их нөлөөлдөг. Зөвлөмж номер 2: амьдралынхаа зорилгыг ажилтайгаа уялдуулан холбох. Бид ажил дээр ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүмүүс ажилдаа дургүй, ажилдаа сэтгэл хангалуун биш байдаг учраас өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Тиймээс амьдралынхаа зорилгыг одоо хийж буй ажилтайгаа уялдуулан холбоод яагаад би одоо энэ хийж буй ажлаа хийж байна вэ? Энэ нь зорилготой хүрэхэд ямар хувь нэмэр үзүүлж байна вэ гэдгийг олж мэдсэн тохиолдолд бид хандлагаа өөрчилж ажилдаа, амьдралдаа дуртай болж эхэлнэ. Зөвлөмж номер 3: хинч юу ч төгс төгөлдөр биш гэдгийг мэдэх. Заримдаа ямар нэгэн юм санаанд хүрэхгүй, хэн нэгэн сэтгэлд нийцэхгүй, өөртөө сэтгэл хангалуун биш байгаагаас болоод бид өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Харин хинч юу ч төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр бид бүхнийг байгаагаар нь хүлээн авч эерэг зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх болно. Зөвлөмж номер 4: сайн үйлс бүтээ. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрөөл. Хүмүүсийн сайн найз бол хүмүүст урмынхаа үгийг харамгүй хайрал. Өөрийгөө дэрэгдэн байгаад л баймаар тийм хүн болгож хөгжөөл. Зөвлөмж номер 5: сурсан мэдснээ бусадтай хуваалц. Хүн бүрт өөр өөрийн гэсэн мэддэг чаддаг зүйл бий. Түүнийгээ бусадтай хуваалц. Таны мэддэг чаддаг зүйлийг мэддэг чаддаг болох юмсан гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцаж эхэл. Товчхон хэлбэл бусдын амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулж эхэл. Санаж яв, таны хийсэн бүх сайн үйлс эргээд танд 2 дахин илүү сайн үйлсийг авчирна. Тэгэхээр эдгээр 5 зөвлөмж өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд нь тус нэмэр үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайктараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаар хүлээн авах хүсэлтэй бол ukatumur.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт орж бүртгүүлээрэй. Хүс хий хүр Ukatumur, Лос Анжелес.